Мацаруу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Друужоогоос мэдчилчээд Багийн гишүүн хуруулагт багийн гишүүнхэд та бүхэн бидний хийсэн богино хэмжээний киног хүлээн авч байна уу? Энэ үед эх орны маань дорнод хязгаар авхолын сав нутагт цагийн байдал дөгшүүртэй байлаа. Японы эзэрхий түрэмгийчүүд дэвсгэртэн хадгалгыг удаадараа хийж манай эх орны их хичээлөө тусгаар тогтнолд өнгөлдөж байсан. Дөрвөлжтөөс бүгд амьд Монголаар дурсан хэлийг 1939 оны 1 сараас 1939 оны 5 сар хүртэл удаа дараалан их баг зэргийн хүчээр 30 удаа хэл зөрчсөн байна. оны халахын голын тулалдаа нь зүгээр нэг хэлийн мөргөлдөөн байгаагүй империалист Япон ба бүгд амьд Монголоор дурсан хооронд тэгсэн жинхэнэ дайн байсан юм аа. Японы түрэмгийлэгчид халахын голын районоос гадна өөр Монголын хэл нийсэн зүүн өмнөд хязгаараар хэлийн бодлоо гаргаж байжээ. 1939 оны 4-р сарын 21-нд Баяо Ава гэдэг газраар Японы 10 ачаан намшийн бүхий хэдэн зэрэг жижиг танкийн хамтаар хэл зөрчиж 4-р сарын 22-нд мөн газраар Японы нисэх онгоц манай улсын агарын хэлийг зөрчиж хэлийн харуулуудыг бөмбөгдсөн байна. Бүгд найрамдах Монгол ард улсын хэл хязгаарын халдчгүй дархан байдлын удаа дараа зөрчиж байсан. Тэр үед манай хэл хязгаарыг хамгаалах цэрэг сонор сэрэмжээ улам дээшлүүлж дайсны өнгөлцлийг цагдан сэргийлэх үүргийг нэр төртөө биелүүлж байжээ. Хэлчид өвлийн 40 гаруй градус тэсгэм хүүтэн газар метр шахам гүн зузаан цасан дундуур хаврын хавсрах зэрэг цаг уурын ямар ч хүнд нөхцөлд хэл хамгаалах үүргээ сайн биелүүлж